Асфальтаа гахтан та нар энэ сапуныхаа тагийг нэг аваад үзэх хэрэгтэй. Энийг аваад үзэнгууд уур хэрэг хувтаа гарч ийн, уур гарч ийн үү. За энэгээр баг гарч ийн нөгөө мотор өрнөх гайгүй байна гэсэн үг байхгүй. Тэгээд бүр муудсан байвал одоо тэр шүүбнийхаа энэ одоо моторын шүүб гэдэг байгаа. Энийг суглаад үзэхэд энэгээр хэрэг хувтаа гарч байна. Бас одоо бүр муудаад ирсэн бол бүр шүүбнийхаа нөхөр гарнаа л гэсэн үг байхгүй. Энэ нөхөрөө их гараад байх юм бол одоо койлц маань муудсан байна л гэсэн үг. Тос идэх нэг шалтгаанаа гэсэн үг. За тэгээд дизель 200 дээр маань одоо манайхан одоо тос маслын идэхээс сэргийлэх хөдөлгүүрээ хамгаалах талаараа бол одоо дизель 200 дээр бол хөдөлгүүрийн агаар шүүгч гэж ингийн номер 1 юм байгаа. Энийг сайн одоо шалгаад хугацаанд нь сайн сольж явах хэрэгтэй. Энийг муу сольсноос олж одоо хөдөлгүүр өөрөө илэгдэл үүсэж койлц нь муудснаас олж одоо энэ юуны дараа ингэж сапуны таг одоо нөгөө шүүгийн сугалтаар уур гарна, утаа гарна тэгж ивдэрдэг байгаа.